Уулуурхай үндэсний асоциацийн зүгээс өнөөдөр уулуурхай нөлөөлөл ба хариуцлагатай уулуурхай чиглэлээр бол ихтгэл бэлдэж ирсэн байгаа. Тэгэхээр уулуурхай гэдэг энэ салбар маань өнөөдөр сүүлийн 30 жил бидний хийлж заншсанаар Ninja гэж нэрлэгдэж байгаа. Хууль бус алт олборлогчид, хууль бус уулуурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Уулуурхай салбараас хамааралгүй үйл ажиллагааны дор уулуурхай салбарын нэр хүнд нэлээд унж явж ирлээ. Энэ маань бол яг уулуурхай салбар бас биш юмаа гэдгийг бас оролцогч талууд нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй байна гэж үзэж байна. Уулуурхай салбар гэдэг маань маш олон салбарын цогц үйл ажиллагааг бас хэлж байгаа. За түүгээрээ ч гэсэн дамжуулаад маш олон оролцогч талтай юм онцлог салбар байгаа. Тэгэхээр уулуурхай салбар нь яагаад одоо саяны ярьсан энэ хууль бус олборлолтоос тусдаа байх ёстой юм бэ? Хууль бус бол ерөөсөө л хууль бус. Энийг салбарын үйл ажиллагаа гэж бас хэлэх боломжгүй гэж харж байгаа. Хууль бус үйл ажиллагаа бол тусдаа эрүүгийн хуулиар зохицуулагдаад явдаг. Гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа гэдгийг бас бид нар ойлгох ёстой. За уулуурхай салбар маань өөрөө ямар байдлаар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг бас бидний зургалж харуулсан байгаа. Ийм цогц үйл ажиллагааг бол бид нар уулуурхай салбар гэж бол харах ёстой. Саяны яриад байгаа уулуурхай хууль бусаар олборлож байгаа, ашигт малтмал олборлож байгаа үйл ажиллагаа бол эдгээр саяны нэр дурсан үйл ажиллагааны алийг ч хийдэггүй. За одоо саяны жишээд уулуурхай үйл ажиллагаа биш. Саяны ярьдаар хууль бус гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа. Энийг бол одоо уулуурхай салбараас хэдүүлээ салгаж ярихгүй бол энэ салбарын талаарх одоо сөрөг ойлголт бол олон нийтэд бол арилахгүй юм байна. Энэ одоо хууль бус үйл ажиллагааны нөлөөгөөр одоо яг үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулж байгаа үйл ажиллагаа маань цаашдаа доктортой явах бас боломжгүй юм байна гэж бол харж байна. За яг хөө мэдээ зөвшөөрлөө авсан лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа одоо уулуурхай үйл ажиллагааг харин дотор нь хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа гэж бас бид нар харах боломжтой байгаа. Тэгэхээр хариуцлагатай уулуурхай компаниуд өнөөдөр юу хийж байна гэхээр түрүүний дурдсан одоо хууль ёсны зөвшөөрлөө авсан байх ёстой. Хуулийн дагуу холбогдох дүрм журмын бүртгэлийг гаргаад хуулийн дүрм журмын одоо шаардлагыг хангаж ажилтдаг ийм байгууллагууд байгаа. Компанийн сайн засаглалыг эрхэмлдэг, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тод танилцуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны асуудлыг энэ тэргуунд тавьж хэрэгжүүлж ажилтдаг. Оролцогч талууд болон нийгэм эдийн засагт бас юм өгөөчтэй байдлаар үйл ажиллагаа явуулдаг. За оролцогч талуудын хамтын ажиллагааг эрхэмлэж, нийгмийн хариуцлага хүрээнд олон арга хэмжээг авч ажилтдаг. За мөн байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байдлахыг зорж ажиллаж байгаа. Одоо энэ компани үйл ажиллагааг бол одоо бид нар хариуцлагатай үйл ажиллагаа гэж хэлнэ. Хамгийн их одоо нөхөн сэргээлтийг хийж байгаа, хамгийн их мод тарьж байгаа одоо салбар маань уулуурхай салбар байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол аль нэгэн салбарыг одоо онцгойлж тодруулж ярихаасаа илүү бид нар өнөөдөр байгаль орчинд үүсэж байгаа нөхцөл байдлаа бусад салбарууд ч гэсэн адилхан одоо анхаарч үзээд тэн дээрээ арга хэмжээ авахгүй болвол биднэрт одоо энэ тулгараад байгаа цүлжилтийн асуудлууд бас шийдэгдэх боломжгүй юм байна гэж бол харж байгаа. За мэдээж түрүүний дурдлагаар хариуцлагагүй бас үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол байгаа. Тэгэхээр энэ маань бол хамгийн гол нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг одоо бүрэн хангаж чадахгүй байна. Хэрэгжилт шаардлагын талаар бас мэдлэг мэдээлэл дутмаг байна. Энэ нь бас боловсон хүчний асуудлаас давхар холбоотой байгаа. За үйл ажиллагаа нь бол хаалттай байна. За үр өгөөжийг бол зөвхөн одоо байгууллага өөрөө хүртэж байна. За хөдөлмөрийн аюулгүй байдлыг бол цаасан дээр л одоо үзүүлэх баримтчийн одоо хэмжээнд ашигладаг. Тэрийг одоо үйл ажиллагаанд бас хангалттай бол нэвтрүүлж чадахгүй байна. За нийгмийн хариуцлага гэдгийг бол зөвхөн нийгмийн хариуцлагын гэрээгээр харж байгаа. Өнөөдөр одоо холбогдох одоо гэрээний драфтаар гэрээгээ байгууллаа. За тэр гэрээнийхээ одоо үүргийг бас хангалттай биелүүлж чадж байгаа хэсэг нь бол бас эргэлзээтэй юм төслүүд бол мэдээж байгаа. За байгаль орчны асуудлыг бол зөвхөн техникийн нөхөн сэргээлт гэдгээр харж байгаа. Дараагийн үйл ажиллагаа явуулах хөшүүрэг гэдгээр л одоо энэ байгаль орчны асуудлыг бас харж байгаа нь бас одоо харамсалтай байгаа. Тэгэхээр энийг бол бид нар хариуцлагагүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл гэж бас ойлгож болохоор байгаамаа. Хууль эрх зүйн шаардлага гэдэг маань юу юм бэ гэдээ бас өнөөдөр бид нар ярилцах ёстой гэж уулуурхай салбарын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хууль эрх зүйн орчин өнөөдөр юу юм бэ? Зөвхөн ашигт малтамлын хууль, зөвхөн байгаль орчны хуулиар хязгаарлагдахгүй байна. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 855 орчим хуулийн 98 орчим хууль нь эрс соёлын салбарт бол шууд үйл ажиллагаанд нөлөөлж байна. Яг энэ хуулиудаас заавал дагаж мөрдөх ёстой зүйл заалт буюу шаардлагуудыг гаргаад бүртгэлийг харах юм бол 1500 орчим хууль эрх зүйн шаардлагыг уулуурхай компаниуд бол хэрэгжүүлэх ёстой үүрэг хүлээдэг байгаа. За үүнээс бол засгийн газрын тогтоол бас 50 орчим байна. Сайдын тушаал бол 97 орчим. За Монгол улсад бас хүчин төгөлдөр одоо байгаа МНС 6555 стандартын 1200 орчимнаас уулуурхай үйл ажиллагаад одоо дагаж мөрдөх ёстой ийм стандартууд байдаг. Тэгэхээр салбарын хууль эрх зүйн орчингээ харах юм бол маш том одоо өндөр
шаардлага үүрэг хариуцлагыг бол уул уурхайн компаниуд үүрж явж байгаа. Олборлож байгаа бүтээгдэхүүн, за тухайн төслийн үе шат, хайгуул, барилга бүтээн байгуулалт, олборлол, хаалт гэд үе шатнаас хамаарат энэ хууль эрх зүйн шаардлагууд нь төсөл болгон дээр өөр гарч ирж байгаа. За уул уурхайн салбарын одоо эдийн засгт үзүүлж байгаа үр өгөөж бол эдгээр саяны улсын төсөв, аж үйлдвэрийн салбар, нийт экспорт, дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаадын хөрөнгө оруулалт гэдгээр харах юм бол маш том зураглал харагддаг. Гэхдээ энэ улсын төсөвт бүрдүүлж байгаа 32%. Энэ бол гэхдээ уул уурхайн салбарын эдийн засгт үзүүлж байгаа шууд нөлөөлөл буюу татвар төлбөр хураамжаар одоо бүрдүүлж байгаа хувь хэмжээ байгаа юм. Уул уурхайн салбараас эдийн засгт үзүүлж байгаа дам нөлөөллийн талаар ерөөсөө ярихгүй бас яваад идэг. Тэгэхээр дам нөлөөлөл буюу ажилчид одоо өнөөдөр уул уурхайн салбарт 60 мянган уурхайч ажиллаж байна. За тэр уурхайчдын цалин хөлс нийгмийн даатгал төлж байгаа шимтгэлийн мөнгө, за мөн уул уурхайн үйл ажиллагааг доктортой явуулахад шаардлагатай ханган нийлүүлэлтийн асуудлаас манай салбарыг дагаж одоо хөгжиж байгаа томоохон ийм одоо хэсэг байгаа. Тэгэхээр ханган нийлүүлэлтэд орж байгаа одоо нийлүүлж байгаа байгууллагуудын орлого тэдгээрээс одоо улсын төсөв төвлөрүүлж байгаа татвар шимтгэл гэдэг бас энэ уул уурхайн нөлөөллөөс уул уурхайн эдийн засгийн дам нөлөөлөл бас ороо явчихна. За мөн нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалтууд, түрүүний ярьдаг дид бүтцтэй барилга байгууламжийн асуудлууд, зам тээвэр гэдэг маш олон одоо нийгмийн хариуцлагын дид бүтцийн асуудлууд бас дам нөлөөлөл бас орж явдгийм аа. Уул уурхайн салбарыг түшиглэж явж байгаа салбаруудыг бас харуулахыг хичээсэн. Мэдээж барилга, эрчим хүч, дид бүтцийн одоо салбар байна. За хувцас үйлдвэрлэл, нийтийн хоол хүнс, за хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмж ханган нийлүүлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, харуул хамгаалалт гэх за мөн одоо үйл ажиллагаанд шаардлагатай бүх төрлийн ханган нийлүүлэлт бас орж ийн. За бүх төрлийн зөвлөх үйлчилгээ. За түрүүний дурдсан хууль эрх зүйн шаардлагыг хангахад одоо зөвхөн компани өөрөө холбогдох тайлан мэдээг гаргадаг хүндлэнгийн мэрэгжлийн байгууллагуудаар хийгддэг мэрэгжлийн байгууллага одоо зөвлөх үйлчилгээнүүд байна. За жижиг дунд үйлдвэр бол уул уурхайн салбарыг одоо дагаж хөгжиж байгаа жижиг дунд үйлдвэрүүдийн тоо бол нэмэгдсэн байна. Яг одоо эдийн засгийн тухайн салбарын одоо үйл ажиллагааны доктортой байдлаас шууд хамаарч байгаа. Ийм жижиг дунд үйлдвэрүүдийн тоо бас нэмэгдсэн байна. За тээвэр логистик бол мэдээж хамгийн том одоо тээвэр логистикийн салбарыг одоо доктортой байдал цааш одоо эдийн засгийн нэмэгдэхэд нь одоо гол хөшүүрэг болох салбар нь бол мэдээж уул уурхайн салбар байгаа. Экспортын 98% нь тээвэр логистикийн салбартай бол 100% холбоотой байгаа гэдгийг бас бид нар харах ёстой. За боловсрол гэдэг мэдээж яг хуу нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд бол орон нутгийн оюутан залуусыг тэтгэлэг хөтөлбөр олгох ажлуудыг бол уул уурхайн компаниуд бол хангалттай хийж байгаа. За үүнээс гадна төгсөөд ирсэн боловсон хүчнийг мэрэгшүүлэх ажлыг бол зөвхөн уул уурхайн салбарынхан өөрсдийнхөө байгаа нөөц болцоон дээр тулгуурлаад бас сүүлийн үед бол маш их эрчимтэйгээр хийдэг болсон. За тэгэхээр эдийн засгийн дам нөлөөлөл саяны ханган нийлүүлэлтээс харах юм бол сүүлийн 5 жилд одоо Монголын томоохон 4 төслийн хувьд нийт 18 их найд төгрөгийн худалдаа авалтыг бараа бүтээгдэхүүнийг одоо дотоодын компаниудаас худалдаж авсан байна. Тэгэхээр өнөөдөр дэлхийд даяар 13 мянган гаруй уул уурхайн төсөл хэрэгжиж байна. За үүн дээр 1.2 их найд ам долларын хөрөнгө оруулалт одоо тэн дээр эргэлдэж байна. Тэгэхээр энэ их мөнгнөөс одоо олж авч хөрөнгө оруулалт өөрийн улсдаа татахын тулд энэ 13 мянган төсөл маань өнөөдөр өрсөлдөж байна. Өнөөдөр хөрөнгө оруулалт ахын тулд өрсөлддөг болохоос ш одоо манайх шиг ороод ирсэн хөрөнгө оруулагч нараа хөөж байгаа тохиолдол бас харамсалтай нь маш бага байгаа. Тэгэхээр бид нар энэ өөрсдийн олборлож байгаа 8 төрлийн бүтээгдэхүүнээ дэлхийн топ 5 улсуудтай бол харьцуулж харуулсан. За нүүрсэн дээр харах юм бол нөгөө хятад буюу манай одоо хамгийн ойрхон байгаа хөрш маань жилдээ 3-аас 4 тэрбум тонн нүүрсийг одоо импортлж авдаг. За бид нар гэтэл өнөөдөр жилдээ дөнгөн данган за хамгийн ихтэй бол олборлолтын хэмжээ өндөр байгаа үедээ 40 сая тонн нүүрсийг бид нар хятад улс руу экспортлж чадчихээн. Энэ импортын тоо хэмжээгээр бол хятад руу импортлж байгаа тоо хэмжээ экспортлж байгаа тоо хэмжээ бол бас маш өндөр явж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ ойрхон хөршийнхөө одоо боломжийг бас ашиглаж чадахгүй эндээс харагдаж байгаа. За энэ хятад Орос хоёр маань бол алт үйлдвэрлэл алтны одоо олборлолт үйлдвэрлэлээр бас хамгийн түрүүнд явж байгаа улсууд байгаа. Яг одоо нөгөө хоёр хөршийнхөө геологийн потенциалыг харах юм бол биднэрт бол хангалттай одоо нөөц боломж байгаа боловч тэргээ бид нар ирж хайж чадахгүй байна. Ирж хайгаад одоо олборлолтоо явуулж чадахгүй юм нөхцөл байдал бол өнөөдөр уул уурхайн салбар байна. За бусад бүтээгдэхүүнээр дээрээ ч гэсэн бид нар харах юм бол олборлолтоор одоо эхний аль ч одоо төрлөөрөө эхний 5-д орж чадахгүй юм хангалтгүй үзүүлэлттэй байгаа. Хятад улс буюу манай урд турш маань маш том одоо зах зээл аж үйлдвэржилт, уул уурхайн олборлолт, импортыг одоо хятад улс маань өнөөдөр авж байна. Тэгэхээр нийт саяны одоо тэр олборлож байгаа дэлхийн нийт бүтээгдэхүүний 5-1 буюу өнөөдөр одоо 20 орчим импортын одоо 20 орчим хувийг зөвхөн хятад улс одоо өөрсдөө авж байгаа ийм тоо үзүүлэлт байгаа. За үүн дээр бол нийт 557 орчим тэрбум ам доллар бол жилдээ яг энэ импорт
одоо авж байгаа бараа бүтээгдэхүүндээ зарцуулж байна гэсэн. Гэтэл харамсалтай нь бид нар одоо энийг ашиглаж чадахгүй байна. Мэдээж уул уурхайн салбарын одоо нөлөөлөл гэх тийм ээ. За саяны одоо нөлөөлөл бол мэдээж эдийн засгт үзүүлж байгаа эерэг нөлөөллүүдийн талаар дурдлаа. За аливаа үйл ажиллагаа зөвхөн уул уурхай биш, дэд бүтэц, цочжил, газар тариалан, мал аж ахуй гэд бүгдээрээ үйл ажиллагаа явж байгаа бол тодорхой хэмжээний байгаль орчинд нөлөөлөл үзүүлж идэг. Гэтэл өнөөдөр манад яг энэ байгаль орчны үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг хангалттай бид нар одоо тогтоож чадахгүй байна. Нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч чадахгүй байна. За өнөөдөр ингээ усны хэрэглээ бид нар 2022 оны байдлаар харахад за нийт усны хэрэглээний 60%-ийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа. За 13%-ийг уул уурхайн салбар, 28%-ийг бусад салбар эзэлж байна. Тэгэхээр энэ бол байгаль орчны мэдээллийг нэгдсэн сангаас авсан датан дээр үндэслэж гаргасан танилцуулга байгаа. За үүнийгээ задлаад бид нар харах юм бол за хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бид нар өнгөрсөн жил 355 сая метр куб усыг зарцуулжээ. Хуу хэрэглээний ус нь 90 орчим сая метр куб. За уул уурхайд 80 сая метр куб. За тэгээ бусад салбар эрчим хүч, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ, барилгын салбар дахин ашигласан усны хэмжээ бол дараалаад явж байна. Тэгэхээр өнөөдөр усны хэрэглээ мэдээж усны нөөцийг арга гамтай ашиглах асуудал бол тулгамдж байгаа асуудал нэг. Энэ бол бүх хүний анхаарах зөвхөн уул уурхайн салбарын биш, бусад салбаруудын ч гэсэн анхаарлаа хандуулах гол асуудал болсон. Газар ашиглалтаар бол хөдөө аж ахуйн салбар бол 72.9% эзэлж байна. За ойн сан бүхий газар 10 орчим хувь. За уул уурхайн салбар бол 3.8%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ 3.8% гэдэг би нийт газар нутгийгаа одоо процентлаад харах юм бол 3.8% тэр шараар харагдаж байгаа, цэг харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ 3.8% нь лицензээр олгогдсон талбайн хэмжээ. За ашиглалтын лиценз өнөөдөр хүчинтэй байгаа 1713 ашиглалтын лиценз, 867 хайгуулын лиценз одоо хүчин төгөлдөр байгаа. За энэ нь гэхдээ энэ бүх талбай энэ одоо лицензүүдийн бүх талбай нийлээд нийт газар нутгийн 3.8%. Гэхдээ энэ лиценз дээр зурагдсан тэр бүх талбай одоо хүчинтэй байгаад бүгдэн дээр нь үйл ажиллагаа яваад бүгдэнд нь хайгуул хийгээд олборлолт явуулаад байгаа зүйл бол өнөөдөр байхгүй байгаа. За бид нар саяны ярьдаар геологийн үйл ажиллагаа бол бүрэн зогссон. Өнөөдөр бол хайгуул геологоо улсын одоо төсвөөрч бид нар гүйцэтгэж чадахгүй байна. За хувийн хвшлүүдийн хувьд бол бүр харамсалтай нь энэ салбар маань одоо бүр уналтанд ороод маш олон жилийг үзэж байна. За ашиглалт дээр ч гэсэн 1713 одоо уул уурхайн компани ажиллаад байгаа одоо зүйл бол байхгүй. Тэгэхээр бид нар бол яг энэ лицензийн талбайн хэмжээгээр уул уурхайн салбарын одоо ашиглаж байгаа талбай гэж гарах нь бол бас нэг учир дутагдaltaй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг уул уурхайн ашиглаж байгаа эдэлбэр газрын хэмжээгээр нь ашиглалтын талбай гаргасан. За тэгэхээр нийт газар нутгийн 0.25% нь л өнөөдөр одоо яг уул уурхайн үйл ажиллагаанд бол ашиглагдаж байна гэдэг мэдээллийг бол бид нар энэ газрын нэгдсэн сангаас бол гаргаж авч нэгтгэж та бүхэнд харуулж байна. За мэдээж эвдрэл дороотлын асуудлыг бол ярих ёстой. Бид нар одоо яг энэ цүлжилтийн асуудал бол манад хамгийн одоо эмзэглэх уртцмал болсон. За цаашдаа зайлшгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой нэг асуудлын нэг нь бол энэ цүлжилт байгаа. Нийт газар нутгийн одоо 70 орчим хувь нь цүлжсэн гэдэг түрүү одоо буйны эмх даргын илтгэл дээр гарч байна. Тэгэхээр энэ цүлжилтэд одоо нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу юм бэ гэж цүлжилт газрын дороотолтой тэмцэж байгаа энэ туршид судалгааны одоо үр дүнг бид нар энэ газар зүй геологийн хүрээлэнгээс авч та нарт танилцуулж байна. За үүнээс нь бид нар та бүхэн тодорхой харуулах зорилгоор 2022 онд одоо Монгол улсад нийт эвдэрч газрын дороотолд орсон талбайг бол бэлдэж ирсэн. За энэ нь бол 5.1 сая га газар бол өнгөрсөн жил бол илэгдэл дороотолд орж газрын одоо эвдрэлд орсон, дороотсон байна гэдэг энэ судалгаа гаргасан байна. За үүнээс 98% буюу 5 сая нь хөдөө аж ахуй улмаас, мал аж ахуй, газар тариалангийн улмаас эвдрэлд дороотолд орсон гэдэг үр дүн гарсан байна. За 6.2 мянган га буюу уул уурхайн ашиглалтаас 0.12% нь бол эвдрэлд дороотолд орсон. За бусад салбараас бол 187% нь бол нөлөөлсөн байна гэдэг судалгааг бол эрдэмтэд гаргажээ. Тэгэхээр бид нар өнөөдөр үндсэн одоо энэ цүлжилтийн шалтгаанаа зөв тодорхойлоод үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгцээтэй байгаа. Хүлээн зөвшөөрж иж энэ сөрөг нөлөөллөө бид нар яаж бууруулах вэ гэдэг арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулад үр дүнд хүрэхгүй бол өнөөдөр уул уурхайд бүхнийг хийж байгаа бүгдийг одоо яаж байгаа муу юм а гэж хэлээд энэ одоо сөрөг нөлөөлөл энэ асуудлыг бид нар шийдвэрлэж чадахгүй. Тэгэхээр яг өнөөдөр бид нар бодит үнэн зөв мэдээлэлээр үндэслэж шийдвэрээ гаргах тэр цаг хугацаас болсон гэж харж байгаа.
Тэгэхээр бид нар сая эдийн засгийн нөлөөг бол тодорхой ярьлаа. Эдийн засгийн хувьд бол үнэхээр манай улс одоо уул уурхайн салбараас бол хамааралтай байна. Уул уурхайн салбарыг дагсан бусад салбаруудын хөгжил, улс орны маань эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын өсөлт нь бол ерөөсөө л уул уурхайн салбартай хамааралтай гэдгийг бид нар нэгдүгээр хүлээн зөвшөөрөөд за энэ салбарын тогтвортой байдлыг харин бид нар яаж бий болгох вэ? Хамтарсан нэгдсэн нэг ойлголттой болох ёстой. Үнэн зөв мэдээлэлтэй болох ёстой. За нөгөө талдаа бид нар хамтын ажиллагаа сайжруулах ёстой. Оролцогч талууд энэ бол бүгдээрээ уул уурхайн салбарын оролцогч талууд мөн боловч оролцогч талын хамтын ажиллагаа сайн байж иж нэгдсэн нэг ойлголтод хүрч иж өнөөдөр энэ салбарын маань үйл ажиллагаа тогтвортой байж иж нийгмийн эдийн засаг цаашлаад одоо орон нутгийн иргэд гэхгүй тийм ээ нийт одоо ард иргэдийн амжиргааны түвшингийн асуудал бас яригдж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бид нар бас тогтвортой байдлыг бий болгохын тулд хамтарч ажиллах тэр шаардлага бас үүссэн байна гэж харж байна. Тэгэхээр яг уул уурхайн салбар маань бол хариуцлагатай байх ёстой. Уул уурхай үйл ажиллагаа хариуцлагатай байх ёстой гэдэг үндсэн зарчмууд ассоциац бол баримталж ирсэн. Одоо сүүлийн 30 жил одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж байна. За тэгээд олон улсад одоо ассоциацуудын гаргадаг жишгээр хариуцлагатай болвол ямар шалгуур үзүүлэлтийг одоо хангаж иж хариуцлагатай болох юм бэ гэдэг тэрийг одоо холбогдох одоо олон улсын ассоциацууд нь өөрсдөө шалгуур үзүүлэлтээ гаргаад компаниуд нь тэрийг хэрэгжүүлээд үйл ажиллагаанд нэвтрүүлээд за хариуцлагатай уул уурхайн кодексийн шаардлагыг хангасан учраас энэ нь бол хариуцлагатай маа гэж олон нийтэд одоо хүлээн зөвшөөрөх буюу нийгмийн лицензийг авах ажлыг бол бид нар санаачилж эхлүүлээд байгаа. За мэдээж энэ кодексыг бол бид нар өөрсдөө зохиогоогүй нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр болон за Канадын уул уурхайн ассоциацийн кодекс дээр бол үндэслээд бол жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг бол боловсруулж гаргасан. За кодекс маань өөрөө ISO-гийн PDCA гэдэг үндсэн суурь зарчимдэр бол үндэслэж гарсан юм кодекс байгаа. Тэгэхээр энэ кодексыг бол мэдээж эхлээд салбарын ам бол хүлээн зөвшөөрөх ёстой байсан. За салбарын ам буюу одоо түрүүний бодлогын баримтчүүд дээр гарлаа. Алсын араа 2050 шийдвэрлэлийн бодлогоороо бол хариуцлагатай уул уурхайг дэмжинэ гэдэг. Тэгэхээр энэ бодлогын баримтчдын хэрэгжлийг хангахад өнөөдөр энэ кодекс манаас нэлээд том үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. За салбарын ам бол энэ шалгуур үзүүлэлттэй байх ёстой байна гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. За нөгөө талдаа энэ кодексыг хэрэгжүүлэх компаниуд маань өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой байсан. Тэгэхээр анхны одоо 8 компани Монголын томоохон төлөөлөл болсон 8 компаниуд маань энэ кодексыг одоо хүлээн зөвшөөрөө. Бид нар үйл ажиллагаанд нэвтрүүлье гэж сайн дураараа одоо нэгдэж санамж жижиг бол гурван санамж жижиг бол анх 2019 онд зураад энэ кодексыг бид нар одоо үндэсний кодекс буюу энэ стандартыг бол гаргаж авсан байгаа. За жилээс жил энэ компаниудын кодексыг нэвтрүүлэх үйл ажиллагаагаа хариуцлагажуулах одоо тэр одоо хандлага бол нэмэгдэж байна. За өнөөдөр 2023 оны байдлаар 29 аж ахуйн нэгж бол үйл ажиллагаанд энэ кодексыг нэвтрүүлнэ гэдэг үүрэг амлалтыг аваад бол явж байна. За тэгэхээр энэ кодекс маань ямар одоо агуулгатай вэ гэхээр товчхон ярьж энэ нь бол нийт 5 бүлэгтэй 29 шаардлагатай. За үндсэн одоо 5 одоо хамрах үрийг хамарч байна. За хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, компани сайн засаглал ба ил тод байдал, байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, орон нутгийн хөгжил ба нийтийн оролцоо. За 8 одоо принцип байгаа. Тэгэхээр энэ нь бол олон талын оролцоог хангах, хууль ёсыг сахиндэлэх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулалт хийх, хүмүүнлэг ёс зүйтэй байх, ил тод нээлттэй байх, байгаль орчин хүний аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээх, үр өгөөчтэй байх, дэвшилтэд технологид суурилсан байх гэдэг. Тэгэхээр бид нар одоо сая өнгөрсөн жил 100 жил яваа тэмдэглэсэн одоо юм бас урт тийм ээ түүхийг туулсан юм салбар хэдий ч сүүлийн 30 жил одоо бид нар энэ байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаараас ярьдаг болсон. Энэ бол нууц биш. Тэрээс өмнө бол бид нар илүү бүтээгдэхүүн рүү төвлөрдөг, одоо уулын ажлын бүтээл, үйлдвэрээс гарах бүтээлээр төвлөрдөг байсан бол өнөөдөр одоо цаг үеэ дагаад энэ хамтын оролцоо, хамтын ажиллагаа бол чухал болсон. Харилцааны ажлууд чухал болсон. Тэгэхээр нөгөө үүнийгээ дагаад компани засаглал хүртэл өөрчлөх шаардлагатай болсон. Урд нь бол одоо энэ орон нутгийн харилцаа, байгаль орчны хилцэж байдаггүй байсан. Энийг бол бид нар бүгдээрээ л мэдж байгаа манай салбарынхаа. Тэгэхээр одоо цаашдаа нийгмийн компани сайн засаглал буюу ил тод байдал дээр бид нар яг энэ харилцааны одоо албан ёсны ажилтнтай, хилцнэгчтэй, байгаль орчны асуудлаар цогцоорох хэмжээ авч хэрэгжүүлдэг байдлаар л явахгүй бол хамтарч ажиллахнаас хүндрэлтэй болсон гэдгийг бас компаниуд маань хүлээн зөвшөөрж байгаа. Тэгэхээр энэ маань одоо манай хамрах хүрээний нэгийг бол эзэлж байгаа ийм шаардлага байгаа. Ингээд тэгээд уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс бол уул уурхайн компаниуд оролцогч талуудад
илүү хамтарч ажиллаж уул уурхайн салбарыг хариуцлагажих, за цаашд одоо доктортой байдлыг хангах дээр бол хамтын ажиллагаа чухал юм байна гэж уриалж байгаа. За нөгөө талдаа тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хариуцлагатай байж үйл ажиллагаагаа одоо олон нийтэд нээлттэй ил тод байхад нь бас бид нар туслахад бол хизээд нээлттэй байна гэдгийг бас хэлэхэд таатай байна. Ингээд та бүхнийг анхаарлаа хандуулсанд баярлалаа.